Сайн уу. Энэ удаагийн хичээлээр авто замын дагуулсалтыг Excel дээр хийгээд Excel-ийн тэр дагуулсалтыг ашиглаа өдөр тутмынхаа ажлын хэмжээ, ажлын явцаа ерөнхийдөө хянаад явах боломжтой тэр дагуулсалтыг Excel дээр яаж хийх вэ? Тэрийг ерөнхийдөө үзье. За Excel-ийнхаа өгөгдлөө хэдүүлээ энэ CV дээр байгаа дагуулсалтээс гаргаад авчия. Энэ маань ерөнхийдөө сургалтын зориулалттай жишээ учраас замын ямар нэг стандарт баримтлаагүй ерөнхийд нь хийцэн байгаа шүү. Ажлын өндөр ээж юм. Газрын өндөр, төлөвлөлтийн өндөр, пикет. За энийг Excel болгож авахын тулд Toolbox гэснээсээ Profile хэсгээс хичээнээсээ команд өгөөд за хэдэн метр тутмаа пикетлж авах вэ? 20-аар авах юм уу, 100-аар авах юм уу? Тэр сонголтоо өгөөд эднэрийн чигтүүд одоохондоо сургалтын манай жишээн дээр бол шаардлагагүй байгаа. Километр 505 м авцсан байна. За Grade Report гээд за ингээд манай замын пикет гараад ирлээ. East North буюу одоо тэнхлэгийн солилцол гараад ирлээ. Газрын өндөр, төлөвлөлтийн өндөр, ажлын өндөр, дүүргэлт, хаана дүүргэлттэй байна, хаана ухамсалтай байна гэдэг өкснэгтэн байдлаар ихтэй бол CV-лээс бас ингээ гаргаад авчих боломжтой байгаа. За энийг идэвхжүүлж аваад хэдүүлээ Excel рүү хуулчих. За Excel дээр ингээ ороод ирлээ. За энэ дээдлийн хэсэг хэрэггүй. Нэг delete хийгээд. За иймэрхүү байдлаар бид нарт ерөнхийдөө шаардлагатай бол эднийг ашиглаж болно. За энэ маань газрын өндөр те. Төлөвлөлтийн өндөржилт пикет ч юм. За хэрэггүй шаардлагагүй зүйлсээ устгахчээ. За энэ замын тэнхлэг маань хэрэггүй учраас дүрдээ бас устгахчээ. Энийг устгахчээ. За сая CV-ийн өгөгдөл та хэдэд байхгүй ч гэсэн та хэд ажиллаж байгаа төслийнхөө газрын өндөр, төлөвлөлтийн өндрийг ерөнхийдөө Excel дээр ийм форматад оруулах боломжтой байгаа. За энийг ерөнхийдөө гаргаад авчия. Тэнцүү томьёогоор гаргаад авчия. Энэ маань томьёогүй байгаа учраас энэ алдаа зааж байна. Яг алдаа зааж байгаа вэ гэхээр энэ хойно им үсэг орсон учраас үсгийг ерөнхийдөө им үсгийг байхгүй болгоё. Ctrl H-ээр даржаад replace хийж. За ингээд ерөнхийдөө яавал өндөржилт автоматар томьёогоор бодогдчихоо. За энэ хэсгээ бүгдийг нь хуулж авч жагаад энэ доох нь энэ хэсэгтэй. За энэ 50-аас эхлэе ячдаг. Хөвтэй байрлалд оруулчих гэсэн. Хөндлөөш нь сая босоо байсан. За биднэрт ийм өгөгдлүүд байна. За энэ өгөгдлүүдийг ингээд заагаад өгчий. Эднэр маань ийм хөвтэйгээрээ биш одоо дагуулсалтан дээр босоо маягтай байдаг. Иймээс энэ жишээ 90 градус гээд заагаад өгчий. Тэгээд ерөнхийдөө өкснэгтэндээ багтаагүй зарим нэг элементүүдийг сунгаад татаад өгчий. За үүнийхээ дараагаар эднэрийнхаа пикетүүдийнхаа жоохон зайг нь бас нарийсгаад өгье. За одоо жоохон гоё чимэглэл ажиллаж хийдэлээ. Төлөвлөлтийн өндөр маань улаан өнгөтэй. Бүдүүн. За газрын өндөр маань энэгээр ээжийг өндөржилт маань за ийм өгчүү. За пикет маань ийм өнгөтэй ч юм. Та болдорч. За үүний дараагаар хэдүүлээ яаж дагуулсалтыг хийх вэ гэхээр газрын өндөр, төлөвлөлтийн өндөр хоёроо нийтгчүүлж аваад инсертснээсээ график татдаг хэсгээс ерөнхийдөө энэ графикуудаас өөр тохиромжтойгоо сонгоод өгчнө. За ерөнхийдөө график маань энэ хавьд байна гэдэг ойролцоогоор заагаад өгчээ. За ингээд
замынхаа дагуу сунгааж өгөөд босоо масштаб байгаас сунгаж өгөөд ерөнхийдөө сая civil дээр байсан төсөлт маань ингээд ерөнхийдөө гараад ирсэн байна. Энэ маань гөрөлцөө. Хамгийн гол нь Excel дээр ингэж хийсний давуу тал нь юу байгаа вэ гэхээр ерөнхийдөө энэ өдөр тутмынхаа амжилтыг энэ дээр өөрчлөөд одоо энэ газрын өндөр ухамсартай хэсэгт одоо 2 м ухсан бол энэ чинь одоо 86 гэдгийг 84 болгох юм бол энэ чинь ингээд өөрчлөгдөд график дээр өөрчлөгдөд давуу дээр өөрчлөгдөд өдөр тутмынхаа ажлыг хийнаад ерөнхийдөө тоон хэмжээ нь хэд үлдсэн бэ гэдгээ бас хараад хэвлээд ханан дээрээ бас наацсан байждаг. За ерөнхийдөө яг ингээд тааруулаад тавьчихж байгаа. За энэ чи компанийн вебсайтыг бичиж сургалтын иймэрхүү видео бичлэгүүд болон янз бүрийн инженерийн мэдээлэл манай вебсайтн дээр байнга тавигдж байгаа. За энэ ч шаардлагатай гэвэл та энэ төлөвлөлтийн өндөр газрын өндөр гэсэн графика ерөөдөө сонгоо өөрчилж болно. Өшөө сонголтууд юу байгаа вэ гэхээр энэ чинээсээ ерөөдөө графикийнхаа ерөөдөө энэ харагдах байдал ерөөдөө чинээс сонгоод өччих бас боломжтой. Энийгээ та ерөөдөө print selection хийж чад хэвлээд хан дээр наадаг ч юм уу. Эсвэл өдөр тутмын иймэрхүү маягаар дотоодын хяналт хийх ч юм уу зүйлд ашиглаж болно. За анхаарал тавьсанд баярлалаа.